예수는 Есүс бол Христ. Энэ хүүгэн дотор та байх юм бол бүх зүйл боломжтой болох болно. Христийг алдаж орхигдуулахгүйгээр амьдрагч нэг нь л мөнхийн амийг өвлөн авах болно. Өнөөдөр хэлбэр төдий хуучин зүйлсийг орхиж шин дарсыг шин тулманд хийгэж Есүс бидэнд анхааруулан сануулсан. Петр гэгч Есүсийн дагалдагч өөрийнхөө зөвт байдлыг илэрхийлэхийн тулд гаргахын тулд их л зүдэрч байсан хүмүүсийн нэг. Тэгээд хожимд би бүгдийг нь орхиод Есүсийг гэл дагсан. Мөнхийн амийн үг энд байхад би эзэн танаас холдоод хаашаа явах юм бэ хэмээн өчөж хэлж байлаа. Үе олон хүмүүс Есүсийг буруугаар ойлгон итгэж байх тэр үед Петр бол зөв итгэлийн үчлийг хэлсэн байгаа нэгэн юм. Харин гэхдээ Бурхан тэр зөв итгэлийг хэлсэн байгаа Петрээр дамжуулан өөрийнхөө зөв байдлыг илэрхийлэн амьдрахыг гэл хүсэж байсан Петрт хандан сатана миний араас зайл гэж хэлж байсан удаатай Матай 16:23. Өнөөдрийн номлын сэдэв болох хэлбэр төдий хуучин зүйлс гэж юг хэлж байгаа вэ гэхлээр өөрийнхөө зөвхт байдлыг урдаа барин амьдрагчийг хэлж байгаа. Тэгээд тийм нэгэн нь магадгүй мэдлэгийн хувьд л Бурханд итгэдэг. Амаараа л зөвхөн итгэлээ гэж хэлдэг. Тэгээд ингээд дүр хэсэгдэг тийм нэгэн мөн юм. Тиймээс Библиэд байдаг дөрүүдийн дундаас хамгийн их зовлон амссан нэгэн бол Йов гэгч хүн байлаа. Йовын тэр зовлонгоор дамжуулан бүх чуулганд Бурхан ойлгуулахыг хүссэн зүйл байгаа. Өөрийнхөө зөвхт байдлыг сахихын тулд итгэлийн амьдралаар амьдрах нь худлын дундах худал хуурмаг зүйлд өөрийгөө хүлж байгаа хэрэг хийгээд түүнийхээ улмаас сатаанд зохиулан зодуулан амьдрсаар байх болно. Өнөөдөр чуулганууд хэлбэр хөөсөн итгэлээр амьдарч байгаа учраас олон зовлонгуудыг туулахаас өөр аргагүй болж тэр түгээр зогсохгүй. Матай 10:35-36 дахь тэр үйл явдлуудад бий болдог. Тэг гэр бүл дотор нь байнгын хагарал үүсдэг. Өөрийнхөө биний зөв миний зөв л гэж орж хашгиран амьдрдаг хүмүүсийн хооронд байнгын хагарал үүсдэг. Үргэлж байнгын хэрүүл уруул дотор амьдардаг. Эмэгтэй өрөөдөн болох Есүс Христ хинбэ гэдгийг мэдэхгүй л ийм байдалтай болно. Матай 10:35-ыг харвал хүүг эцгийнх нь эсрэг, охиныг эцгийнх нь эсрэг, бэрийг хадамыг хийх нь эсрэг болгохын тулд гинэ. Бид сайн мэдээгээ ойлгохгүй, Христийг ойлгохгүй байх юм бол гэр бүл байнгын хавралын байдалтай байна. Тэгээд өдөртөө эвийн амьдралд ингээд амьдрал сайхан байхад тэг ингэж яг итгэдэг юм шиг сайхан дүртэй байж байгаад яг л тэр
хормын төдүүд нэг асуудал ирэх тэр хоромд тэ шууд тэр юу итгэл юу Есүс юу Христ байхгүй болдог байгаа хүмүүс. Яг нөгөө нэг Йовын эхнэр шиг асуудад ирэх үед шууд Йовд хандаад чи тэр бурхнаа хараагаад үхээ гэж хэлж байгаа шүү дээ. Тэгээ тийм хүмүүсийн үйлдвэрлэдэг зүйл нь гэр бүлээ тэр чигт нь хонзонтой болгож хооронд нь хагаралдуулах зүйлийг хийдэг. Матай 10:36 дээр хүний дайсан нь гэр бүлийнх нь болно гэсэнчлэн яг үүнийг сатан хийдэг байгаа. Тэгээд штэ ингэж ингээд үргэлжийн хагарлын дунд байгаа учраас дийлж байгаа юм шиг өөрөө зөвхт юм яриад байгаа юм шиг санагдаг ч гэсэн эцсийн өөрөө ганцаардаг байнгын юм баяр хөөртэй юм шиг хэрнээ сэтгэлийнх нь гүнд байнгын ганцаардaltaй юм гансралтай амьдардаг нэгэн болдог. Тэгээ Библиэд тэгээд эцэст нь Йовын тэр зовлонгийн хамгийн үндсэн шалтгааны талаар хэлж байна. Тэр нь юу вэ гэвэл Йовын яг тэр итгэлээр амьдраад байгаа итгэлийн амьдралынх нь хамгийн доод гүн суурьт нь үнэхээр Есүс Христ алга байна гэдэг дүгнэлт юм. Хэрвээ суур бидэнд ингээд суур чанарт минь Есүс Христийн сайн мэдээ байх юм болвол гэр бүлийн асуудал ямар нэгэн хагарал маргалдаан санал зөрөлт асуудал бий болох үед тэр суур сайн мэдээнээс миний сурахтаас ирж байгаа тэр суур хүч гэдэг юм надаас гардаг байгаа уг нь хүнд хэцүү амьдралын нуглаанууд ирсэн ч ингээд суур эдгэрэл суур сайн мэдээг амьдралынхын суурьнд байгаа хүний хувьд тэр бүгд нь нуран ундаг байгаа. За Эхлэл 3:15 дээр амлагдаад ирсэн байгаа тэр бурхан эзэн нь тэг чуулгануудыг дууцсаар байна. Иохан номын 15:1-ээс хойш бид харвал би бол усан үзмийн мод эцэг минь усан үзмийн мод тариалагч гэсэн байна. Тэгээд тэр усан үзмийн модонд бүгд ингээд холбоотой бүх мөчр ингээд холбоостой байгаараа гэсэн байгаа дээ. Холбоотой байх нь өөрөө суур холбоо суур эдгэрэл юм. Тэр суур холбоос л байх юм болвол тэр модноос мөчр өөрөө шим тижээлийг сорон аваад эрүүл өсөн ториндог. Харин хүн бидний хувьд тэр суур шим тижээл болох Христтэй холбогдохоосоо илүүтэйгээр өөрийнхөө зөвхт байдлыг гэл илэрхийлэн гаргахыг хүсдэг байгаа. Тэгээд сатааны нөлөөлөл дотор өөрийнхөө зөвхт байдлыг илэрхийлэн гаргахын тулд гомдолж, гоншигнож, бусдыг буруутгаж тэгээд эргэн тойронд байгаа хүмүүстэйгээ байнгын үзен ядалт хорсол хагарлын дунд өдрүүдээ өнгөрүүлдэг. Үнэхээр таныг өнөөдөр шинжлэн өөрчлөгдөөсөө тэгээд шинэ боломжийг хүлээж авсан өдөр болоосаа гэж юрууж байна. Эхлэл 3:15 дамлагдан ирсэн байгаа Есүс Христийн нэрээр могооны толгойг гიშгэхийн тулд тэр бурхан миний эзэн, миний Христ болох ёстой. Есүс Христтэй миний биед ингээд суур холбоос Есүс Христ суур холбоосоор надтай байхгүй юм бол тэгээ Йовын адил тэр байдалд болох болно. Йов өөрийнхөө зовлон дунд өөрийнхөө байгаа байдлыг дүгнэн хэлэхдээ Йов номын 3:25 дээр Йов 3:25
Миний айдаг зүйлс минь надад ирлээ гэсэн утгатай үг байх ёстой. Би хараадах юм. Эмээсэн минь над дээр ирж айсан минь надад тохиов гэсэн байна. Би ингээ байнга эмээдэг айдаг нэг ингээ өвчин тусчих үе, үр хүүхдүүд минь асуудалж орохчих үе, миний бизнес нурчих үе, ажилгүй болчих үе. Тэр айдаг бүх зүйл минь надад дээр ирж надад тохиов гэсэн байна. Өөрийнхөө энэ зовлонгийн дунд. Энэ байдлыг бид нар ийм чадваргүй байдал гэж хэлнэ. Тэгээд энийг юу гэж хэлж болох вэ гэвэл Есүс Христ одоо байхгүй болвол хүний бодол санаа энэ дэлхийн хүн төвтэй арга барилаар л ботхоосоор аргагүй болдог. Тэгээд тэр нөгөө нэг ийм сүнслэг ийм чадваргүй дахин босох чадваргүй байгаа. Тэгээд тэр нөхцөл байдал дотор Буур сүнс бидний тураас ажилладаг. Харин бурхан байж тээ биднийг тийм байхад, биднийг нүгэлтнүүд байхад, биднийг чадваргүй байх үед бурхан биднийг хайж энэ дэлхий дээр ирсэн байгаа. Луг 22-ын 31 32 дээр байна. Луг 22-ын 31 32. Тэгээ Симон гэдэг чинь нөгөө нэг ганхдаг зэгсмэгс гэсэн утгатай байгаа шүү дээ. Хүндэг нөгөө нэг зэгс мэт нэгэн минь ганхагч нэгэн минь гэж байгаа. Жохон сахилах үед тэг бүх бие нь одоо ингэж зовж, бүх бие нь ингэж дөргиж, ганхаж, санаа зовж, гунж гутардаг нэгнэ. Чи сайн мэдээгээ орхиж Есүс Христийн нэрийг мартаж орхисон байгаа учраас Үйлс 22-ын 33 дээр Симона үцтгэвэ. Чамайг буудай мэд шигшгийн тулд сатан зөвшөөрөл гуйсан. Харин гэсэн ч 32 дахь эшлэл дээр үргэлжлүүлэн харвал Луг 22-ын 32 гэсэн ч чи дуудагдсан учраас, чи дагалдагчаар дуудагдсан учраас, би чиний төлөө залбирч байгаа учраас чи түр хууртаж 3 удаа намайг үгүйсэх нь надаас зугтсан чи дахин баригдаж ирсэн гэж байгаа. 32-ыг харцгаая. Гэсэн ч итгэл чинь зөвхөхгүй тулд би чиний төлөө залбирсан. Чи нэгэн цаг дахин эргэн ирж ах дүүсээ батжуул гэсэн байна. Тэгээ сорилтонд ороод бүдрээд зүхтаад ингээ ичхүрт орсон тэр нөхцөл байдал дундаач байсан ч тэг чи эргэж ирэх болно. Тэг ичхүртэн тэг бурхан руу эргэх чиний боломж болох болно. Эргэлтийн өдөр гэж байх болно. Тиймээс одоо Луг бид нар 22-ын 31-32-ыг харж байгаа шүү дээ. Итгэл чинь зөвхөхгүй тулд гэж байгаа. Есүс бол Христ. Тэ би бол Бурхны хүүхэд, бүх асуудал дууссан гэдэг энэхүү итгэлээсээ чи бүү холд. Энэ итгэл дотроо зөвхөхгүй тулд би чиний төлөө залбирсан. Хүн мэштэй чуулганаа орхиж мөргөлийн байранд байж чадахгүй бол бид 10 жилээ алдах болно. Тэ буур сүнснийг бүхий л одоо чам дээр хайж ирж байгаа буур сүнсний ажлыг бүгдийг нь хорон бүртгөө. Тэгж чадаагүй байсан Адам Ева хоёр муу сүнстэй зөрчилдөж сайхан ярилцаж байгаад тэгээд гим нүгэл үлдсэн. Бурхан энэ дэлхий дээр байгаа бүх бүтээлүүдийн дундаас тэнгэр элч болон хүн төрлөختөнд л тэр эрх чөлөө сонгох эрх гэдэг зүйлийг өгсөн байгаа.
Бурхан өгсөн байгаа сонгох эрх мэдлийн дотор буруу замыг сонгох юм бол тэр амьдралтай нь энэ амьдралтай нь тэг олон ийм зүүнний хатгууруудыг гიშгэж өнгөрөх болно. Харин хэдий тиймч дахин гимшээд дахин босож эргэж бахан бурхан руу эргэх боломжийг зөвхөн хүндэл өгсөн байгаа. Тэнгэр элчүүл харин буцаж гимших боломжгүй. Хүн буцаж эргэх боломжтой. Тэгээд буцаж гимших боломжгүйгээр бүтээгдсэн байгаа тэр одоо завхарсан тэнгэр элч энэ дэлхий рүү хаягдаад Сатан эртний могой Дьявол гэдэг нэрээр өнөөдөр биднийг хүн төрлөختнийг үргэлж хатхан оролцсоор байна. Харин одоо гим нүгэлд унсан байсан ч бурхан руу эргэх боломжийг авч төрсөн байгаа хүн бүр Христийн дотор шинчлэгдэх боломжтой. Тиймээс Есүс Христийн нэрээр дахин шинчлэгдэх болтугай гэж өрөөж байна. Тэгээ Яов болонгууд тухайн үед хичнээн одоо зөвхт хүн гэж хэлэгддэг байсан мэлээ. Дорн зүгийн хамгийн зөвхт хүн. Тэгээ өдөр болгон мөргөд өргөдөг байсан гэсэн. Тэгээ маш тийм зориулалтай ч хүн байсан. Тэгээд хүүхдүүдээ ч гэсэндээ маш тийм одоо бусдад одоо халамж анхаарал үзүүлэх хэмжээнд хүүхдүүдээ одоо тэгдэм байр суурьтайгаар өсгсөн. Тэгээ магадгүй эхнэрээ ч тэрсэн маш сайн одоо хүссэн мөхнөр нь халамжилж байсан байх. Тийм яв тэгж амьдарсан яв эцсийн эцэст. Үндэс одоо яагаад гэдгээ ч мэдэхгүйгээр зовлонд байсан байгаа. Эхлэл намын 1:2 энэ дэлхий газар дэлхийн өөрөө хоосон харанхуй эмх самбраагүй байсан байгаа. Тэгээ харин Бурхны сүнс тэнд илэн хайлан байсан хийгээд тэр Бурхны сүнс нь харанхуйг одоо Бурхны гэрэл нь харанхуйг хөөн зайлуулсан. Иохан 1:4 дээрээс харвал тэр гэрэл бол амийн гэрэл байсан гэсэн. Христийн дотор ам байсан учраас хийгээд энэхүү ам нь хүмүүсийн гэрэл юм. Тэгээ харанхуйг гэрэлтүүлэгч гэрэл. Өөрийн амьдралыг өөрийнхөө амьдралыг одоо тэр зөвхт байдлыг ил гаргах гэж одоо ингэж нийтэд харуулах гэж оролдох тэр мөргөл хүндэтгэлийн амьдрал нь үнэхээр утгагүй юм. Тэгээд Явыг одоо ингэж сорихыг хүсэж байсан сатаны тэр хов сатаны тэр одоо яриаг Яв мэдээгүй. Луг намын 22-ын 31-аас 32 дээр бид хардагчлан сатантай ингэж улаан буудай шигших мэд сорих зөвшөөрлийг хүссэн байгаа. Итгэлийг минь хулгайлж
итгэлийн анхны хайрыг орхиж Христийн эрх мэдлийг хэрэглэхэд саад болдог бузар сүнс Есүс Христийн нэрээр миний бие сэтгэл амьдралын өнцөг булан бүрээс нуран унах болтугай. Энэ залбирлаартай ингэж өс хонцонтой байсан гэр бүлийн харилцаа сэргэж хагарсан байсан хэн нэгэнтэй би эвлэрэх боломжтой гэсэн үг юм. Тэгээ сүнслэг асуудлын үндэс бол хүний дотоод сэтгэл байгаа. Тэгээ эдгээр зовлонгууд ирэхээс өмнө Христийн нэрийг дуудахтун. За яв ингээд итгэлээ өөрийнхөө дотор суйрлагдсан байсан итгэлийнхаа үгийг алдсан мөчөөс хойш амьсгалж байгаа амьдрал бүр нь өөрт нь ийм там шиг хараа шиг байсан байгаа. Тэгээ нэг миний дотор ийм үнэхээр сайн мэдээний суйр ингэж байхгүй байх юм бол тэр ингээ байранд нь миний хүний өөрийнх нь зөвхт байдал байр суурь эзэлдэг байгаа. Тэгээ миний хэмжүүр миний зөв гэж боддог зүйлс тэгээ миний амьдралын ёс чаяг гэх мэтчлэн зүйлс. Эн чинь нөгөө Библиэлд байдаг энэ дэлхийн ёс чаягийн дагуу гэдэг тэр үг биш гэж юу? Тэгээ ингээд бүр настаа болсон хүмүүс хэлдэг байгаа бүр нэг ингээд жишээл монголоор болвол нэг ингээд юухгүй ингээд хоол үлдээлээ гэдэг дэлээр би яста нэрээ ингэж тэр 2 дугаар дайны үед амьдарч байхдаа бид нар яста өмөх гурлыг ч үлдээхгүй идэх хэмжээнд бараг атга гурилж олдодгүй байла. Та нар дараа гэл. За эсвэл ингээд би бол харвартаас гаралтай чи хичээл хийж чаддаггүй юм бол чи бол тэнэг. Тэг ингээд ийм ингээ өөрийнхөө мэддэг тэр хэмжүүрийн дотор бусдыг ингэж хашдаг, ялалдаг. Тэгээд энийг хүмүүс өөрсдөө ингээ өөрийнх нь амьдралын хэв маяг өөрсдийнх нь зөвхт байл гэж бодоод байгаа. Яг үнэндээ үүний чинь сатаныхын чинь сатан ажиллаж байна. Тэгээс нэг юм сэтгэлийн шарах, үзен ядалт. Тэгээ ингэж тэргээр зүйлсээр сатан ингэж биднийг давталдаг байгаа. Хүний зөвхт байдал дотор нь байр суурьаа эзэлсэн хүмүүсээр дамжуулан ингэж хүмүүс бие биендээ ингэж зовлон өгдөг байна. 2 дугаар Тимот номын 3-ын 5 дээр хэлэхдээ Хоёрдугаар Тимот 3-ын 5-ыг хамтдаа харцгаая. Тэд итгэл сүсэгт дүртэйч хүчийг нь үгүйсгдэг. Чи тэднээс хол бай гэсэн байна. Юу гэсэн үг вэ гэхлээр итгэл сүсгэлж байгаа юм шиг дүр төрхтэй харагддаг хэрнээ яг үнэндээ тэр итгэлийн хүчийг үгүйсгдэг хүмүүсээс чи хол бай гэсэн байна. За бусаан би нэг үргэлж нэг юм аавыгаа ална гэсэн бодол дотор амьдардаг нэг залуутай уулзсан байгаа нэг хүүтэй. Тэгээ яагаад вэ гэхлээр ингээ багаасаа ингэж аавдаа зодуулж өгсөн юм байна л да. Яагаад гэхээр аавынх нь нэг амьдралын юм
хэмжүүр гэж байгаа. Тэгээ аавынх нь ийм хүссэн ийм хэмжүүрт хүүхэд нь таарахгүй бол зоддог. Тэгээд хүүхэд нь хорингууд бас ээжийг нь зоддог. Тэгээ тэгэж үсээр хагаад энэ хүүхдийнх нь энэ тарих ингээ эвтэрсэн байдалтай. Тэгээд том болоод аавыгаа алах нь одоо баг ийм алнаа гэдэг нь л амьдралынх нь ийм хүсэл болцсон байсан. Тэгээд энэ одоо залуу хүү ээжтэй сайн мэдээг надаас сонссон байгаа. Тэр сайн мэдээг сонсчоод намайг тэврээд хичнээн уйлсан гэж бодож байна. Ах дүүсээ би та нарт хэлье, хүний дотор сайн мэдээ орж байж амьдардаг. За нэг одоо бид мэдж байгаа штэ. Нэг одоо хүүхэд нөөний уг нь бол эргэн тойрны бүх хүндээ маш сайхан сэтгэлтэй, маш тус сайн хүү гэж нэрлэгдэх тэр хүүхэд аав ээж хоёрыгаа алсан тохиолдол байгаа. Яаж алдсан бэ гэхээр унтаж байхад нь алхаар зохио алдсан байгаа аав ээж хоёрыгаа. Тэгээ алсан шалтгаан нь аав ээж хоёр нь өвглээд байдаг нь ядаргаатай байхаар гэж. Тэгээ та өөр хүүхдийг чинь бурхан төрүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөр. Иремья номын 1-5 дээр тэгэж бичсэн байгаа. Өнөөдөр та намайг төрүүлээ гэсэн. Тэгээ би чамайг ертөнцийн суураас өмнө сонгон дуудаж тэгээ бүх үндэстнүүдийн одоо тахилчаар зүнчээр дуудсан гэсэн байгаа. Иремья 1-5. Та бүхний гэр бүл үр хүүхдүүдтэй бурхны ажлын дотор байж энэ үнэхээр хамгийн сайхан үтсгэлэнтэй амьдралын хэв маяг биш гэж юу. Харин бид нар энэ дэлхийн хэмжүүр бидний амьдралын хэмжүүр болж энэ дэлхийн арга бидний амьдрах арга болно гэвэл энэ үнэхээр урт хугацааны хараал шүү. Тэгээ чуулганд явдаг хүмүүс би бурхны хүмүүс гэж итгэдэг та. Тэгээ өөрийнхөө хүүхдэд энэ дэлхийн аргаар энэ дэлхий рүү яваа гэж хэлж болно гэж юу. Би үүний хохирогч учраас тэгээ хохирогчоор өссөн учраас хүүхдийн цэцэрлэг болон одоо ахлах дунд сургууль манай чуулганд байгуулагдах болсон. Тэгээ манай чуулганы хүүхдүүдийн эцэг эхийн хувьд та хүүхдүүдийнхаа төлөө бүх санаа зов. Есүсээр чуулганд дотроо байгаа хүмүүс сүнслэг тэмцлийн цэргүүд болох болно. Учир шалтгаанаа энэ дэлхийн одоо зовлон одоо амьдрал яагаад ийм байгаа вэ гэдгийн утар шалтгааныг мэддэг нэгэн. Тэгээд магадгүй амьдралын үр дүнгээ мэддэггүй эцэг эхчүүд олон байгаа ч манай чуулганы хүүхдүүд чуулган дотроо үр дүнгийн талаар сурах болно. Тэд амьдралынхаа хариултыг мэдэх болно. Тэгээ учир шалтгаан үр дүн хариултыг мэддэг нэгнийг бурхан өрөөдөг, бурхан өөрөө тэр хүнийг хариуцдаг. Тэгээ учир шалтгааныг нь мэдэхгүй байгаа хүмүүс хүүхдүүдэд ингэдэг дараагээ хэлээд үзээрэй. Тэр бурханы үг биш байх болно. Амьдралынхаа үр дүн юу вэ гэдгийг ч мэдэхгүй байж хуршүүдтэй нэг их олон юм ярьдаг хүн та мөн үү? Та хуршүүдээ өхөл рүү түлхэхээс өөр зүйл хийхгүй байна гэсэн үг. Тэгээ бид ерөөл эцсийн хариултын талаар мэдэхгүйгээр хэн нэгэнд заахыг оролдох үед бид хүнийг сэтгцийн өвчтөе мэд болгож хувиргах тийм хорм үг үлдэнэ. Харин бид учир шалтгаан үр дүн хариултыг мэддэг бол чимээгүй байдал дотор
Бурхан юу яаж хийдэг вэ гэдгийг харж чаддаг нэгэн болдог. Есүс Христийн сайн мэдээ байхгүй чуулган байна штэ. Магадгүй магтаал дуулж болгоч тэнд сүнслэг хүч гэж байдаггүй. Магадгүй олон цагаар залбирдаг байж болгоч тэр хичнээн залбирлаач хариултаа хүлээж авдаггүй. Бид сатааны ажлын өмнө Есүс Христгүйгээр гарах юм бол зүгээр ямар ч хамгаалалтгүй дайнд ороод ялагдал хүлээж байгаа байдалтай байх болно. Үнэхээр Есүс Христийн сайн мэдээ танд байгаа бол энэ өдрөөс эхлэн сатааны дайралтанд гараа өргөн өртөлгүйгээр сүнслэг тэмцэл дотор Есүс Христийн нэрээр сатааны ажлыг хөөн нураахтун. Бидний хөөх ёстой зүйл бол миний зөвхт байдал дээр суурилсан махан биеийн бодол санаа. Хэрэг бид үүнийг л хийх юм бол гэр бүл минь хичнээн гоё сайхан болно гэж. Үнэхээр бид сатааны автах юм бол автах үед Бурхны сүнс хүнийг орхитгоо гэсэн байгаа. Ром номын 3:23 даар хэлэхдээ бүх хүн нүгэл үйлснээр Бурхны алдарт хүрдэггүй. Тэгээ Бурхны алдарт тэднийг орхисон гэж байгаа. Харин гэхдээ бид Ром 3:24-ийг харах юм бол Христ Есүсийн доторх тэрхүү авралаар дамжуулан Бурхан нэгүслээрээ үн цэнгүүгээр зөвхт гэж тооцсон гэсэн байна. Ром 8:1-2 дээр хэлэхдээ Есүс Христийн дотор байгаа нэгэнд ямар ч ял байхгүй. Учир нь Христ Есүсийн доторх амийн болон ариун сүнсний хууль нь нүглийн болон үхлийн хуулиас биднийг чөлөөлсөн юм а гэсэн. Амийн болон ариун сүнсний хууль та бүхний дотор Христийн сүнсээр орших үед сатан бидний эсрэг ажиллах зөвшөөрлийг Бурханаас хөөсөх боломжгүй болдог. Бид ингээд сатааны хүссэн үгсүүдийг их хөвчлэн ярьдаг. Бурхны үг хэлийг хэрэглэхгүйгээр энэ дэлхийн энэ хэмжүүрийн дагуу энэ дэлхийлэг өнөөдөр хүртэл өсөхдөө сурсан байхаа үг хэлэл хэрэглэн амьдардаг учраас бид сатааны зарлал дор амьдардаг. Тэгээд ийм байдалтай байхад хүүхэд маань ингээ гинт өвдөх юм бол гинт нөгөө нэг ингэдэг штэ хүүхдүүдэд Бурхан минь хүүхдийг минь амьдруулж өгөөч, эрүүлэл байлгаж бөгөөч хушиг олигтой сурахгүй байсан ч хичээл хийхгүй байсан ч яах вэ гэж гингуудаа тэг хүүхд нь эдгэрчингууд зэрэг хичээлээ ачаач. Орон гарan юм. Тийм болохоор манай хүүхдүүд чи юу гэдэг вэ гэхээр хичээлээ хийгэнгууд гид сүвдүүдээ нээжээ гэдэг хэлдэг шүү дээ. Худлаа үний ярьж эхлэн шүү дээ. Залбирал дотор зүгээр хүлээгээд үз. Тэгээ бид нар үнэхээр нөгөө нэг ингэж Христийн эрүүл дотор би тийм чимээгүй итгэл залбирал дотор ялалт байгуулах үед бид ингээд нэг үеийг өөрчилж чаддаг. Тэр үеэр дамжуулан мянган үеийг өөрчилж чаддаг байгаа. Бидний дотор Есүс Христ байж гимэн бид амьдардаг. Зовлон гэдэг бол үнэхээр гуниглал биш. Харин түүний дотор гэрэл байдаг. Тиймээс чуулган доторх ийм
хэлбэртэй нөгөө ингэж сайн муу одоо зөвхт амьдрал эсвэл одоо зөвхт одоо ийм байдлын буруу зөөг ялгаж тэгж амьдрах гэж бүү оролдог гинэ. Оролдоо. Учир нь эцэг эх чинь одоо хүүхдүүдтэйгээ ирэх юм бол эцэг эх чинь чуулган дээр нэг ахтар сайхан зөвхт хүн байдаг хэрнээ гэртээ очиод тийм биш байгаа штэ. Одоо танаа нөгөө хүүхдүүд зарим хүүхдүүд чинь надад хэлээд энэ аав ээж хоёрд яг Христтэй бол биш ээ гэж нэг тэгж хэлдэг байгаа. Хүүхдүүд чинь хүртэл тэр нөлөөгөөр ингээд бас ингээд хүн амьтныг ингэж бас шүүж ховлож сураад байна ш та. Магадгүй ингээд гомдлох эсвэл үглэж одоо загнах юм уу тийм одоо ингэж бодол орж ирэх үед яг тэр үед түүнийхээ эсрэг түүнийгээ таслаж залбир. Тэгээл нөгөө магадгүй хин нэгэн залбир гэчээл өөрөө залбирдаггүй бас. Тэгээ түүнийг одоо бид нар хуучин тулам одоо мууцсан дарс гэж нэрлэдэг. Тэгээ нэг л юм зөвхт амьдрах гэдэг штэ. Ингээд би зөвхт амьдрах гэдэг. Тэгсэн чи одоо эргэн тойрны хүмүүс зөвхт амьдрахгүй ангуйцаар тэгэл тэрэнд очиод гэдэг чи яагаад зөвхт амьдрахгүй байгаа юм гэл. Тэг хин нэгэн тэгж хэлмээр байгаа бол тэр үгээ таслаж зогсоогоод өөрийгөө л Христийн дотор зөв амьдруул. Ингээ Есүс ямар нэг үйлдэл хийхээсээ өмнө ингэж хүлээн зөвшөөр. Есүс Христ миний дотор амьдарч байна гэдгийг. Тэгээ Бурхны ариун сүнсэнд миний дотор амьдарч байна гэдгийг хүлээн зөвшөөр. Бурхан ариун сүнсээр дамжуулан миний дотор оршоод тэг миний дотроос одоо үйлдэж байгаа гэдэг этикет саад болдог бүхий л харанхуй сүнсний бодол санаа хийгээд миний дотроос одоо бусдыг шүүх хагаралт тарих үгсүүдийг гаргадаг байгаа сатааны үйл ажиллагаа нуран унах болтгой хэмээн тухагал. Өнөөдрийн библийн хэсэг дээрээс харах юм бол тэ нэг хуучин одоо хэв маяг хуучин итгэл гэдэг нь шин зүйлсийг авчрахгүй харин эсэргээрээ шин зүйлийг одоо асах гэд ялзрахад хүргэдэг байгаа. Өөр хин нэгэнд хэлэх гэж бүү оролд өөрийгөө л өөрчил. За юуг өөрчил гэд байгаа юм бэ? Иохан 8:44. Эцэг чинь болох Стевалаас гаралтай. Тэгэд миний дотор байгаа буур сүнсний одоо тэр бодол санаа биднийг худал яруулдаг шүү дээ. Бурхан одоо Бурхан бол бидний эцэг гэдэгт үл итгэх байдлыг миний дотроос болгож шивндэг байгаа. Түүнийг одоо ингэж гаргаж хай. Өнөөдрийн библийн ишлэл дээрээс зөвлөлөн харах юм бол хуучин дарс, хуучин тулам, одоо хуучин нөхөөсдөө дээл гэж байна. Хуучин тулман дотор хэрвээ шин дарсыг хийх юм бол тэр нөгөө нэг ингэж шин дарсыг чинь хуучин тулам дийлэхгүй учраас зад тавиад шин дарсчгүй
болно гэсэн байгаа. Ингээд ийм миний ийм амьдралын ийм тойрог байж штэ. Ийм үхлийн амьдралын тойрог госоо сугрангаар тэгээ би аав ээжээгээ дуурайгаад тэгээ тэднээс сурсан мөгийнхаа дагуу өнөөдөр ингэж ярьж байна шүү дээ. Өнөөдөр миний одоо ийм сэтгцэнд асуудал ирээд тэгээд чи хүнийг ингээд тэр сэтгцийнхаа асуудлын улмаас бусад хүмүүсийг зовоохтой бүр ямар ч мэдрэмжгүй байгаа шүү дээ. Эзэн бол Христ амьд оршиж бурхны хүмүүн амьдралын чинь одоо ингэж ийм хэрэгцээ ийм хэмжээ нурангууд чи уура бусад хүмүүст ингэж уур уцаараа гаргаж байгаа үсттэй. Амьдралын чинь ингээд тэмцвэр нурж байгаа учраас бузар муугийн сүнс миний дотор надтай ингэж над дээр зуралдаад намайг ингээд сэгсрээд байна штэ. Тэгээд ингээд амнаас маань ийм дандаа ийм хараалын үгс ингэж ийм ам тарьдаггүй үгс гарах гэд хүргэж байгаа үсттэй. Матай 27-гийн 25. Матай 27-гийн 25 дээр Есүсийг загламайд цавдал Есүсийг загламайд өхүүл гэж фарисеучуд ойролцоноо зэрэг та түүний цусыг нь одоо цусных нь бурууг бидний үр хүүхдүүдэд өг гэж өөрсдийнхээ амаар үр хүүхдэд харааж штэ. Тэг өөрийнхөө асуудлыг яагаад хүүхдүүдтэй хүртэл аваач наад байгаа юм бэ? Тэг өнөөдөр Есүс ингэж хэлж байна. Үнэхээр ингэж үргэлжлүүлэн амьдраад байх юм бол ингэж байгаад чи нөхрөө ч алдсан шүү. Тэг гэр бүлээ ч алдна. Тэг гэр бүлээ алдах юм бол яана гэж бүр ингээд бусдад үл томсорлогдно. Улам жижигрэн. Тэ нэг юм гэр бүлчгүй нэг юм ингээл явчих нэгэд мөнхийн одоо гэр бүл мөнхийн одоо бидний сүд залуу болох тэр бурхан Есүс Христийн нэрээр надтай хамт байгаа гэдгийг ойлгон хүлээн зөвшөөрч итгэж хүлээж авах тун. Тэгээ ингээ хуучин одоо тулам хуучин хүнийхээ байр байдал буюу Иохан 8:44 дотор одоо шин дарсыг хийх гэж оролдолгүйгээр Иохан 1:12 буюу одоо шин тулман дотор шин дарсыг хийхтэн бурхны хүүхэд болсон байгаа тэр байр байдал дотроо тэг ингэж одоо хилдэг одоо хүмүүс би ч гэсэн залуудаа тэгж утсан байгаа. Итгэлээр амьдрна гэдэг үнэхээр галзуурмаар бүр үнэхээр галзуугийн амьдралаар амьдарч байгаа юм шиг байна гэж одоо ч тэгж боддог итгэгч нар байгаа. Тэгэхээр яагаад одоо итгэлийн амьдрал ийм галзуурмаар байгаа юм бэ гэдгийн учир шалтгааныг нь мэдсэн өдрөөс энэ өөрчлөгдсөн байгаа. Тэ бурхан Есүс Христ бурхны сүнс өчигдөрч өнөөдөрч хിവэрэ бөгөөд мөнхөд хിവэрэ. Тэ ингэж бидэнд одоо ийм төрөлхийн ийм харанхуй дэлхий эмх самраагүй дэлхий дотор төрсөн байгаа гэдэг юм учир шалтгаан байгаа учраас бидэнд Есүс Христийг бурхан өгсөн шүү дээ. Тэгээд би Есүс Христийн гэрчлэгчээр энд зогсдог хийгээд бурхан өөрөө миний амьдралын гэрчим. Тиймээс бурхан ертөнцийн суйраас өмнө биднийг дуудаж бидний төлөө авралыг бэлтгэн тавьсан юм байна. Бид одоо гим нүгэлд унмагц, завхралд хүрмэгц бурхан энэ гим нүглийн эрх мэдэлтэй байгаа сатааны толгойг бяцгэшгээгээд шууд эрх мэдлээ өгсөн байгаа. Энэ сүнслэг ертөнцийн талаар, сүнслэг оршихуйн талаар бид үнэхээр ойлгон мэдэх хэрэгтэй. Тэгээ буу сүнс сатан харанхуйн хүч чадлыг бид мэдхийнхээ хэрээр би авралаар дүүргэгдэх хэрэгтэй юм байна гэдэг ухаарал ирдэг. Бид сатааны ийм ажиллаж байгаа байдлыг мэдхийнхаа хэрээр ухаардаг байгаа. Бурхан Христийн эрх мэдлээр надад залбирах эрхийг
залбирах боломжийг өгсөн юм байна. Тэгээд тэр үхэнд нь би үнэхээр суйрлагдаж, тулгуурлагдаад залбирах юм бол миний дотор сайн мэдээний зам бий болдгоо гэдгийг мэдрэх нь өөрөө ямар талархмаар, ямар ингэж сэтгэл хөдлөмөр үйл явдал билээ. Тиймээс өнөөдрийн үг, өнөөдрийн залбирал, өнөөдрийн сайн мэдээ нь миний амьдралд ингэж илэрхийлэн гардаг. Ариун сүнсний дүүргэлтийг хүлээж авах ёстой шалтгааныг мэддэг учраас үнэхээр ариун сүнсний дүүргэлтийг хүсэж байгаа дуу хоолой өөр байдаг. Ариун сүнсний дүүргэлтийг мэддэг бол бидний үгээр илэрхийлэхийн аргагүй тэр өөрчлөлтүүд надад миний дотор бий болдог байгаа. Бурхны хүүхэд болсон эрх мэдлийнхаа дагуу хуучин тэр хэмжүүрүүдээ нураадаг байгаа. Тэгээ өмнө нь ингээл юм л бол ийм бүр ингээд гондмор санагдаад л ингээд сорилтонд орох зүйлсүүд ч байнга их. Тэгээ хүнд хэцүү амьдрал дотроо ямар зовлонтой юм бэ гэж бодогдох үед ч олон байсан хэдий ч тэгээ бид үнэхээр Бурхны сүнсэн дотор байх үед тэгээ ингээд тэр баргийн юм хийж миний сэтгэлийг ингэж гомдол, готрал, үл итгэл рүү дагуулхаа болдог. Тэгээ харин тийм бодолд орж ирэх бүрт Есүс Христийн нэрээр тэр хуучин зүйлсийг хөөн зайлуулах хүчтэй болдог байгаа. Үнэхээр Савгуана эсвэл хинэ Батад орчоо. Тэгээ үнэхээр чи аврагдсан учраас хуучин зүйлсээ хай. Үнэхээр хуучин зүйлсээсээ бид чөлөөлөгдсөн. Есүс Христийн эрх мэдлээр дамжуулан бид эрх чөлөө рүү дуудагдсан. Харин чи сатаны эрх мэдлийн дотроос сатаныг ялах Христийн эрх мэдэл рүү шилжсэн нэгэн. 1-р Иохан 3:8. Миг 8. Сатана. Диаволо. Тэ чи зайл гэж байгаа. 1-р Иохан 3:8-ыг уншвал гим нүгэл үлдэгчин диавол харьяалагддаг. Тэр нь эхнээсээ гим нүгэлтэй байсан хийгээд Бурхны хүү энэлхий дээр ирсэн нь диаволын ажлыг устгахын тулд юмаа гэсэн байна. Үхлийн эрх мэдлээс намайг гаргаж эрх мэдлийг авралын эрх мэдлийг өгсөн байгаа тэр үг Иохан номын 14:6 дээр бий. Иохан 14:6 дээр Есүс хэлэхдээ би бол зам, үнэн, амь мөн хинч надаар дамжилгүйгээр эцэг хүрэхгүй гэсэн байна. Бүхий л ядуурал чадваргүй байдал үхлийн эрх мэдлийг Есүс Христийн нэрээр Марк 10:45-ын дагуу нураах болно гэж. Марк 10:45 хүний хүү энэлхий дээр ирсэн үйлчлэхийн тулд биш харин үйлчлэхийн тулд олонний төлөө өөрийн амийг золиос болгон өгөхийн тулд ирсэн юм а гэсэн байна. За манай Сүглааны нэг Рю Чаннонимийн гэр бүл охин өчигдөр гэлээ ёслолтой байсан байгаа. Тэгээд өчигдөр хурмынхаа ёслолын үйл ажиллагаанд хөрөлсөн ирсэн бидэнд талархсан сэтгэлээр өнөөдөр мөрөглийн дараа Цуглааны кафе дотор кофе болон хөнгөн хүнс амттан бэлдсэн байгаа гэсэн байна. За амтрах идэг болтугай. Солонгост байгч та. Бид ингэж баярлах зүйл ирэхэд хин нэгэнд талархаж сурах нь ариун сүнс авах ёстой шалтгаан.
Ямар ч байсан нэг хятад Пакистан гэдэг хятад пастор ингээ сайн мэдээ тарааж явж байгаа л хүмүүстэй уулзсан юм шиг байна. Тэгээ Узбек, Кыргызстан, Стантай орнуудынх ингээд нэг юм тосгон болоод юм Солонгост амьдарч байгаа ингээд хэсэг хүмүүсээс өнөөдөр сайн мэдээ сонсоод Цуглаанд ирсэн юм байна. Угтан баярлаа. Ингээд зөв газараа ирсэн байна гэж хамтдаа магтан хамтдаа ингээ урин авцгаая. Бид үнэхээр итгэлээрээ талбарлаг явах үед дагалдагч нар зүүр байгаа. За ямар ч үсэн юм сатаны хийдэг ажил харанхуй хүчний хийдэг ажил болвол ингээ бидний ийм шашинлаг ийм хэлбэрлэг байдалтай болгодог байгаа. Ийм хууль суурилсан ийм шашинлаг хэлбэрээр сайн мэдээг халахалдаг байгаа. Ийм нүдэнд харагдах итгэлийн ийм нийтэнд харагдах итгэлийн амьдралын хэв маягтал суурилсан тэр шашинлаг байдал. Энэ нь үнэндээ жинхнээсээ бурхантай харилцаа биш. Зүгээр л би зөвхт байгаа шүү, би бурхны хүнээр амьдарч байгаа шүү гэдгээл харуулах гэж оролцсон үйлдэлүүд байх тохиолдол их. Тэгээ бурхан намайг ингэж тэр байдал дээр мань биднийг ингэж өөрсдөө ингэ хууртахад хүргэдэг байгаа. Би өөрөө ч мэдэхгүй. Тэгээ түүндээ хууртдаг. Чи хичнээн итгэмжтэй байгаа байлээ эсний төлөө гэж сатаа миний чихэн дотор. Чи бацаг орж байгаа залбирч очсон маш мундаг гэн гэсэн үг ч тэгэл. Тэгээ нөхөр чинь ингээд нөхөртөө ингээ хамт амьдардаг хэрнээ мацаг барина гэдэг чи ямар лаг юм гэлтэй сатаа ингэж надад тийм бодлыг өгдөг штеп. Тэгээд өөрөө ингээ тэрэндээ ингээд өнгөрөөд тэгж яагаад нөхөртөө зодуулах хэрэг үйлддэг байх гинэ. Би мацаг барьж ингээд нөхрийнхөө хоолыг ч бэлдэж өгөхгүй байдалтай байгаа болохоор үнэхээр мацаг орж залбирмаар байгаа юм бол хүнд мэдэгдэхүй газар очиж гэр бүлтэйгээ байгаа бол гэр бүлтэй хамт идэж ууж байж тэр чи ингэж хамт үг хуваалцах ёстой биш гэж юу. Зарим нөө эмэгтэйчүүд би ингээд мацаг ороод амар залбирдаг болохоор би ингээд илүү ариусгагдсны улмаас манай гэр бүлийг бурхан өрөөж байгаа. За болж үз та нар зүгээр гин. Сүт залуу нөхөр гэж яриад байгаа нь ямар ч байсан нэг утгаараа юм Есүс Христийн талаар ярьж байгаа. Тэгээд өнөөдрийн Библийн эсэл дээрс харах юм бол шин дарсыг хуучин тулманд бөөхий. Тэгээ бидний ингээд сатан нэг шин зүйлсийг хөлтгөлийн зүйлсийг хулайж авах авахгүй байхаар үргэлж тархасна ажилдаг байгаа. Тэгээ хуучны юм хичнээн сайн билээ. Дээр үеийнхэн угаасаа сайн байсан гэл те. Биднийг нэг хуурдаг байгаа. Тэгээ Есүс Христийг л бүх зүйлээс гаргаж тавиад зөвхөн хэлбэр үлдсэн байгаа. Тэр итгэл дотор шашинлаг итгэл дотор амьдруулдаг байгаа. Сайн мэдээгүй Есүс Христгүй мацаг оролтой штэ.
зүгээр хоосон дэми зүйл зүгээр л өрсгөлэн зарлах үйл явсан байхгүй юу? Тэгээ сатан биднээс хүсдэг зүйл нь одоо ийм сүсэг бишрэл, юу гэсэн үг бол сайн мэдээгүй сүсэг бишрэл. Хүн ингээд уулзах юм бол зэрэг сайн байна уу та гэснээр зэрэг өнөөдөр арай л жоохон одоо магадгүй Есүс ирэхээр зэрэг ингээд хаалгаа ингээд яна ингээд манад ирсэн маш гоё яана гэсэн хэрнээ. Гэтэ буруу өдөр ирчихжээ. Би одоо мацаг оролттой байгаа байхгүй юу гэл. За ингээд энэ хүү одоо сүсэг бишрэл нь энэ цаг үед Мэрик төлөг үзмэрийн шинжтэй юм бөө мөргөлийн шинжтэй болсон байна. Тиймээс бид Христийн хувцсыг өмсөж чадахгүй, шинэ хувцсыг солин өмсөлгүйгээр одоо итгэлийн гадна сүнслэг байдалдаа итгэлийн гадна энэ махан биеэрээ чуулганы дотор байдалтай амьдарч байна. Яг энэч биш, тимч биш байдалтайгаар. Үнэхээр бидний мөнхийн сүнс залуу болох Есүс Христ шинэ хувцастай биднийтэй мөнхөд хамт байгаасаа гэж өрөөж байна. Тэгээ Есүс Христ гэдэг тэр сүнс залуу хэр надтай хамт байх юм бол би ч үнэхээр хурмын найран дэрэг шиг идэж, ууж, баясан цэнгэж амьдрна гэсэн байгаа. Бидний тэр одоо баясал, цэнгэл найрыг хараад, хуршүүд минь хараад хамтдаа баясаж, цэнгэж найрлахыг хүснэ гэсэн байгаа. Харин бид ингээд нэг л их одоо итгэлээр амьдарж байгаа дүртэй өдөр болгон мацаг барайл, өдөр болгон царайгаа бараалгаал ийм өсгөлэн царайлал залбирчин гэд яваад ах юм, залбирч байна гэд яваад байх юм бол таны эргэн тойронд байгаа таны хөрш хүмүүс үнэхээр Есүсийг хүлээж авах гэж юу? Таныг үнэхээр шин дарсыг, шин тулманд хийгээсэй гэж өрөөж байна. Хамт залбирцгаая. Амьд оршиж бурхан эзэн минь хэлбэр төдий хуучин зүйлсийг орхиж шин дарсыг, шин тулманд хий гэж өнөөдөр та үгийг өгсөн бурхан тань баярлалаа. Есүс Христ бидний мөнхийн сүт залуу, мөнхийн аврагч гэдгийг би дахин мэдсэн тул Есүс Христийн дэр шин дарсанд жинхэнэ хан сатаны ажлыг нураах хүч чадал байгаа тул ядуурл, өвчлөл, бүхий л залхуурлыг нураах жинхэнэ дахилчин эрх мэдэл байгаа тул тамийн эрх мэдэл, үхлийн эрх мэдлийн айцсад хүлэгдэлгүйгээр бурханд итгэх тэр зам дээр жинхэнэ зүнчин эрх үүрэг байгаа гэдгийг би мэдсэн тул амийн сайн мэдээг би хүлээн аваад хуучин тулмаа хайж чадах итгэл дотор барьж байгуулах болтугай. Шин дарсыг хийхийн тулд шин тулам хэрэгтэй гэдгийг мэдсэн учраас хүний зөвхт байдал биш, Есүс Христийн цусаар шинчлэгдсэн зүрхсэтгэл дотор минь Христийн сүнс дүүргэгдэхийг зөвшөөрөх болтугай. Христийн шин тулам гэмжлэр эхэлдэг гэж айлцсан тул би нурж, би хийж чадахгүй гэж тэгээ үнэхээр бурхны өмнө бүрэн буулт хийсэн нэгэн байж бурхан намайг аврахын тулд өөрийн цорын ганц хүү Есүс Христийг энэ дэлхий рүү илгээж Голготын толгод дээр миний өмнөөс загалмай цовдулсан гэдэг тэр итгэлийн өчил миний дотор байж үхэгсдийн дундаас амьлалтын үгийг бидэнд амьдралын минь алсын хараа мөрөөдөл болгон өгсөн байгаа тэр аяны дотор би амьдран анхны чуулганд өгсөн тэр тэмдэг шиг үлс нэгийн
8-ыг энэ амьдралд хэрэгжүүлэх тэр амьдралын аянаар биднийг өрөөх болтугай. Шин дарсыг шин тулманд хийх тэр мэдрэмж дотор биднийг шинчлэх болтугай. Зөвхөн Есүс Христэл миний эзэн болох болтугай. Тийхүү хуулийн дор дарлагчдад эрх чөлөөг цөхрөл донд байгаа нэгэнд итгэл найдварыг хуваалцаж чаддаг нэгнээр барьж байгаа л болтугай. Бидний зүрхсэтгэл дотор шин тулам болох Есүс Христийг суулгаж сатантай хийх сүнслэг тэмцэлтэй ялалт байгуулан Бурхан намайг сүнслэг цэрэг болгон дуудсан гэдэгт бат итгэн байгаа газартаа харанхуйн хүч чадлыг нүрэн унах гэрлийн үр удам байлгах болтугай. Шин дарсыг шин тулманд хийх ёстой гэсэн Бурханы дуу хоолойг өнөөдөр надад өгсөн тул хуучин хүнээрээ амьдрал гэвгээр Христийн дотор шин бүтээл Бурханы хүүхэд болсон байр суурь эрх мэдэлтэй бат итгэн амьдруулах болтугай. Христийн дотор хэлбэр дүрс биш сайн мэдээгээр амьдруулах болтугай. Хэв маяг, ёс жаяг биш амийн хүч чадлаар амьдруулах болтугай. Сайн мэдээний мөн чанарыг алдан орхигдуулалгүй. Итгэлийнхаа мөн чанарыг нурааж хайлгүйгээр үнэхээр зөвхт байдлын жинхэнэ мөн чанарын дотор амьдруулах болтугай гэж Есүс Христийн нэрээр залбирч байна. Амен.